Шинэ 7 хоногийн мэнд хүргээр хүмүүст сонсогчд болон үзэгчдээ Game Point podcast-ын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн өдрүүдэд үйл явдал дүүрэн тэгээд цуурлууд ч гэсэн 2 дугаар шатны цуурлууд ч гэсэн ихэнх нь нэг тал руугаа шийдэгдэж байгаа юм үйл явдлуудтайгаар шинэ дугаартаа золгож байна. Ингээд Телеотоос Сан Францискоос ялалт та бүхэнтэй мэдчилж байна. Өнөөдөр энэ биг Америк нэгдсэн бол одоо хоёул яг нэвтрүүлгээ бичиж байгаа нүчт бол даваа гаргийн орой болж байна. Тэгээд дөнгөж сая Golden State Warriors Minnesota Timberwolves багийн цуврал дуслаа. Энд цувралын 4 дахь тоглолт дуслаа. Энэний өмнө Boston New York-ийн 4 дахь тоглолтоос явагдаж дуслаа. Тэрний өмнө NBA-ийн драфтын суглаа болж дуслаа. Тэрний өмнө ESPN-ийн нэвтрүүлгүүдээр араасаа Giannis Antetokounmpo-гийн солилцооны талаарх бүүм одоо мэдээллүүдийг тэслэлээ гэдэг. Өнөөдөр яг харахгүй даваа гараг ажлын эхний өдөр шиг ачаалттай өдөр байна. Тэгэхээр одоо хоёулаа альнаас нэгтэлж ярих уу? Янсаас эхлэх үү? Яг Янсыг дараалтын дараа ярьсан дэр. Ер нь гэхдээ яагаад Янс яриа ингэж ичээ өнөөдөр авлаа гэдэг чинь драфтын суглаатай холбогдож байгаа л доо. Шууд холбогдож байгаа. За тэгвэл Янсаас эхлэе. За өнөөдөр NBA-гийн ESPN-ийн insider нэг шилдэг одоо NBA-гийн одоо сэтгүүлчдийн нэг Shams Charania юу гэж мэдээлсэн бэ гэхээр Giannis Antetokounmpo 12 жилийн карьертаа анх удаага Milwaukee Bucks-ыг орох уу эсвэл үлдэх үү? Ер нь яавал дээр вэ гэдэг юм зүйлийг нухастайгаар бодож байгаа. Удахгүй энэ шийдвэрээ гаргаж эхлэн гэдэг юм мэдээллийг цацлаа. Энэ бол гинтийн зүйл биш. Энэ бол ер нь бол тооцолж исэн нөхцөл байдал. Гэхдээ яагаад энэ удаа ингэж ил тодор ингэж шууд гарч иж байгаа гэж харж байна. Мэдээж энэ season яаж дууссан те. Тэгээд Milwaukee Bucks-ийн front office ер нь цаашдаа яаж энэ багийг контендер хэмжээнд авч явах үгүйгээс шалтгаалж байгаа л гэж бодож байна. Тэгээд ирэх үлрэл бол баг Damian Lillard одоо яг одоо багийн 2 дахь хүнтэй Damian Lillard баг тоглохгүй. Тэгэхээр ирэх жилийн ер нь бол Bucks-ийн ирээдүй амжилт бол нэлээд доо гэж харагдаад байгаа л да. Тэгэхээр яг энэ жил бол Янс явъя гэж бодох нь одоо хамгийн зөв юм болов уу гэж бодчихлаа л да. Одоо Янс чинь 30 настай шүү дээ. Яг одоо юу гэдэг prime time дээр явж байгаа. Дахиад авраг авах боломжтой, аврагын төлөө өрсөлдөхэд багийнхаа номер 1 эсвэл одоо юу гэдэг бага манлайлаад аваад явах юм боломжтой тоглогч. Milwaukee Bucks одоо тийм ирээдүй байхгүй гэж юу? Bucks миний хувьд бол бага айгу буцаагаад ингээд контендер болох боломж байхгүй гэж юу? Миний хувьд бол байхгүй гэж байна. Ялангуяа дараа ирэх жил бол шүү дээ. Damian Lillard ингэж байхгүй үед ер нь бол 50 хэдэн сая ер нь dead money болж байгаа хөөх. Тэр чи хөдлөгч болохгүй яаж ч байхгүй. Одоо ингээд цалингийн зэснээс dead money болчих жоохгүй. Тийм ч байхгүй. Тэгэнгүүтээ тэр дотор үлдсэн мөнгөнд нь нааш цаашаа юм хийн гэдэг чинь үлдсэн цалингийн зэсэндээ юм хийн гэдэг чинь ер нь бол ямарч боломжгүй юм шиг харагдаад байгаа л да. Тэгэхээр тэгээд дээрэс нь шүү дээ Milwaukee Bucks чинь 31% биш ээ 36 лөө 31 он хүртэл ямар ч драфт ирэх байхгүй. Тэгэхээр драфт ирэх байхгүй солих юу байхгүй. Ямар ч хөзөр байхгүй. Тэгэхээр ч одоо ямар ч солилцоогүйгээр эсвэл шинэ гэрээгүйгээр энэ багийг сайжруулна гэдэг ер нь бол баг боломжгүй зүйлтэй. Тэгээ эн чинь биш үү эдгээр чинь cap нэш дээ second apron хүрсэн. 2 дахь босгыг давцсан. Тий. Биш ээ бодлоорч эхний босгон дээр юм байна. Тэгээ 2 дахь. Тэгээ эн чинь айгүй олон юунууд одоо free agent-ууд ингэ явчихж байгаа байхгүй юу? Ирэх жил. Тэгээд энэ дээр чинь нэмээд хүмүүс авах хэрэг болно. Яг хэрэглэх cap баг байхгүй болж байна. Би энэ дэс дэлгэцээ нэг ширлэж надад хааж идэ. Тэгээд энэ дээр нь илүү тодорхой харагдана. Юу гэхээр
Энэ том харагдаж байна уу? Тэгж байна. За энэ дээр болохоор одоо юу харагдаж байна вэ гэхээр эр хөлрлийн гарны 5 Кевин Портер, AJ Green, Kyle Kuzma, Giannis Antetokounmpo, Bobby Portis байх боломжтой гэж байна. Яг гэх юм бол Pat Connaughton, Taurean Prince, Gary Trent, Jericho Sims, Brook Lopez, Ryan Hollins, Stanley Umude гэдэг тоглогч нар бүгдээрээ чөлөө тахинд болж байгаа. Энэ дээр Bobby Portis, Kevin Porter Jr. хоёр player optionтой буюу өөрсдөө гэрээгээ цуцалж чөлөө тахинд болох юм бас боломжтой байна. Тэгэхээр үндсэндээ Milwaukee Bucks энэ бүрэлдэхүүн задарч байгаа гэж хэлж болно. Задарч байгаа. Тэгээд хамгийн гол нь ингэж задарч байгаа мөртлөөсөө цалин 167 сая хүрсэн байгаа байхгүй. Giannis Antetokounmpo, Damian Lillard гэдэг хоёр тоглогчийн цалин ийм өндөр дэгтэй. Тэгэхээр ер нь бол тэгээд драфт ирэх байхгүй 2 дугаар төргийн ганц эрэхтэй. Тэгэхээр ер нь бол энэ хүснэгт одоо жишээ нь юг харуулж байгаа нөхөр Milwaukee Bucks яг миний түрүүний асуултанд би өөрөө хариулж байгаа. Milwaukee Bucks одоо контендер болох ямар ч боломж байхгүй. Нэгсэндээ живжөө хөлөг онгоц тийм үү. Тийм учраас энэ хөлөг онгоцноос энэ чинь харахад тэр exception дотор нэг гайгүй ашиглаж exception non tax mid level юм байна 14 саяар. Тийм байна. Энийг ашиглавал нэг дунд зэрэг тоглогч авч болох юм. Гэхдээ энэ цалинг free agent болж байгаа айл нэг тамирчинд өгч магадгүй л да. Gary Trent Jr. ч юм уу. Эсвэл Kevin Porter Jr. нэг гайгүй тоглосон шүү дээ. Эдэрт өгөөд буцаад авч үлдэх боломж байгаа ах. Тэгээ бусд нь ч л мэдхгүй одоо хэцүүлэх. За яг хөө энэ Giannis ер нь бол явж одоо удахгүй багтаага уулзна гэдэг уулзааг бол байгаа юм шиг байлаа. Giannis ер нь явах нь тодорхой байх. Яг л ингэж хөлөг онгоц живж байгаа учраас энэс төрүүлж ер нь амьд үлдэхийг хүссэн шүү дээ. Харин ер нь явах нь тодорхой баг. Одоо ингээд өөрөө юм гаргацсан. Тэнгүүтээ Milwaukee Bucks-аас зөрүүлээд бид нар солихгүй гэсэн ямар ч юм ярихгүй байдаг. Тэгэхээр ер нь бол явах нь бол үнэхээр цаг хугацааны асуудал. Би түрүү нэг сарказм харсан шүү дээ. Milwaukee Bucks Giannis-ыг авч үлдэхийн төлөө хотынхоо үндсэн хэлийг грек хэл болгон зарлалаа гэдэг нэг сарказм. Тэгэхгүй л одоо ер нь үлдэхгүй юм шиг байна. За Giannis тэгвэл явах нь тодорхой байна. Он чинь юу гэхээр энэ зуны чи нэг өмнө хэлжсэн шүү дээ. Shams-аас асуусан чинь үзэгч үлээ фэн асуусан чинь энэ зуны дараагийн хамгийн том солилцоо хэзээ болох вэ гэсэн чинь 6 сард гэж хэлсэн гэдэг л. Тийм 6 сард гэжэлсэн. Тийм. Тэгэхээр драфтын өдөр яг season дуусаад драфтын өдөр солилцоо болдог штэ. Ер нь тэр дундор солилцоо болж магадгүй гэсэн таамаг байгаа юм шиг л Shams-тал. Тийм. Гэхдээ штэ ингэ ер нь бол штэ одоо нэг ийм юм байна. Хэрвээ Giannis ингээд солигдох нь тодорхой болцсон гэх юм бол 20 лигийн 29 баг ба штэ те. Giannis аль нэгэн тийшээ явтал ямар нэгэн солилцоо хийхгүй. Одоо Kevin Durant-ийн солилцоо яригдаад байна. Өөр хин шивний зөндөө олон хүний солилцоо яригдж байгаа. Гэхдээ тэр 29 баг бүгдээрээ Bucks одоо өөрхөө одоо тэгээ авах одоо юу өгнө? Оффер өгнө штэ. Тэгээд Giannis явж яж дараагийн солилцоонууд болох болов гэж. Тэгэхээр Giannis-ийн солилцоо хэрвээ удах юм бол хэрвээ одоо free agency хүрэх юм бол тэрнээс хойшоо хүрэх юм бол ер нь л энийг бол зүгээр бүл нэлээд холон бонтон болгож магадгүй л. Одоо ийм байхгүй. Giannis-ийн хүсэл биш үү? За надад солилцоо юу байна гэж ойлгож байна. Яг бол тэрнээс харын нүүдлүүч шалтгаалх учраас. Тэгээ дээрэс нь бүгд ч нөгөө бүгд тэгж боломжоо төрүүлж хаахыг хүсэхгүй шүү дээ. Giannis өөрлөө нэрх гэжсэн юм билүү. Giannis-ийн хоёр хүсэл нь их хашлах гээд байгаа хоёр хүсэл байгаа байхгүй. Нэгдүгээр тэр нь юу гэхээр том зах зээлтэй газар очихыг хүсэж байгаа тийм үү? Хоёрдугаарт авраг авах бүрэлдэхүүн дээр очихыг хүсэж байгаа. Тэнгүүд Milwaukee Bucks зөвлөд авахыг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр мэдээж түүхэнд байгаагүй хамгийн олон драфт ирэх хамгийн сайн залуу тоглогчдыг авахыг хүсэж байгаа. Бараг энэ гурван хүслийг гүйцэтгүүлэх баг NBA хэл дэлхийн ертөнцид алга. Дэлхийн ертөнцид байхгүй. Тэгэхээр яг хаашаа явж таарах бол нэг байгаа гэж аль Brooklyn Nets авраг баг бүрдэх боломжтой гэж юм. Гэхдээ цалингийнс нь хоо болсон баа. Тэгээд тэр драфт ирэхүүд байгаа. Бас хідэн залуу тоглогч нар байгаа шүү дээ. Тэрэн дээр ягаад цалингийнс ингээд байгаа цагт бол ер нь бол дээрэс нь одоо free agency-нүүдээс болон бусад зүйлүүдээр нэмэх боломж байгаа даа л та. Гэтэ яг contender төвшөнд
шууд авраг болохын хэмжээнд баг босгоно гэдэг бол яг хөө эхний 1 жилийн бол асуудал биш баг. Зүгээр 2 3 жилдээ бол боломжтой л. Тэр үчи янс 32 33 бас явах гээд байна л да. Зүгээр яг одоо жишээ нь яг одоо авраг авах боломжтой. Тэгээ дээрэс нь өгөх драфтын эрхүүд нь үнцэнтэй гэдэг байгаа байхгүй. Milwaukee Bucks үед энэ чухал гэж өнөөдөр Brian Windhorst ярьж ин лээ. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр хэдийгээр одоо чинь San Antonio Spurs баг ингээд амар олон драфт ирэх хөгж болно гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ Giannis San Antonio Spurs-д очих юм бол энэ баг Victor Wembanyama, Giannis De'Aaron Fox гэдэг энэ баг угаасаа ингээд лигийн топ багуудын нэг болч учраас San Antonio Spurs багаас ирэх тэр драфтын ирэхүүд ямар ч үн цэнэг үгээд байгаа байхгүй. Ямар ч үн цэнэг. Тийм учраас San Antonio Spurs баг руу явуулах тийм их боломжтой биш гэж хараад. Тэнгүүд өөрөө сайн бүрэлдэхүүнтэй. Тэгээд дээрэс нь драфтын ирэхүүдтэй. Тэр драфтын ирэхүүд нь өөрөх нь биш бусад багуудын ирэхийг эзэмшиж байгаа. Тэгээд цалингийн зайтай баг, тэгээд том зах зээлтэй баг гэдэг юм бас нэг дөрвөн шалгуур хайх гэдэг байхгүй. Тэгээд тэр шалгуур донд хайсан чинь баг ганц боломжтой Houston Rockets юм уу? OKC бас бааха олон юуны OKC том зах зээлд ор. Авраг авахд ойр. Oklahoma City юу? Яг том зах зээл биш. Үгүй яг зах зээлээ харьцуулах юм бол San Antonio ч болон Houston ч гэсэн нэг ахтар тийм том зах зээлд орохгүй л дээ. Тэгэхээр яг авраг авъя гэж зорих юм бол Houston, OKC, San Antonio 3 л байх л та. Тэгээд гол нь шүү дээ. Яг том зах зээлд явмаар байгаа гэж хүмүүс одоо биш их нөгөө сэтгүүлчнэр гэж яриад байгаа болохоос яг өөрөө ярьж байгаа юм тэр нэг сарын өмнө Thanasis Antetokounmpo гэдэг ахыхаа юунд орсон юм байл шүү подкастн дээр. Тэгээд тэн дээр болохоор хамгийн чухал юм нь юу гэхээр би ерөөсө дахиад нэг авраг авмаар байна. Хэрвээ би дахиад авраг авч чадахгүй энэ карьер дуусах юм бол би ерөөсө унтаж чадахгүй гэж хэлсэн юм байна. Тэгэхээр Giannis-ийн хувьд бол авраг авах нь чухал болохоос одоохондоо бол яг тийм том зах зээл нэг чухал биш юм шиг л шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн драфтын дээр биш дээ. Угаа драфтын лотерийн дээр San Antonio Spurs 2-оор гэдэг чинь нэ шүү дээ. Тэр гурван багаас хамгийн юутай болчихж байгаа байхгүй. Хамгийн их юмтай болчихж байгаа байхгүй. Өнөөдрийн 2 дугаар төргийн ирэх шүү дээ. Milwaukee Bucks шууд одоо аваад ашиглах гэх юм бол 2 дугаар төргийн ирэх гэдэг чинь энэ жил ирэх гэдэг чинь амар том байхгүй. Энд одоо нэг юу харуулъя. Өнөөдрийн драфтын суглааны байдлыг харуулъя. Dallas Mavericks нэгээр авцсан бүр байж бол хамгийн аимшигтай суглаа энэ бас. Яг бол Dallas Mavericks чинь 11-р байранд жагсаж өстэй магадлаараа тий. Тий 11-т. Тий нэгдүгээр дээр буух боломж нь ерөөсөө 1.8% байсан. 1.8%. Энэ л да. 1.8%. San Antonio Spurs 6%. Тэгээ одоо хамгийн муу амжилттай Utah Jazz, Washington Wizards, Charlotte Hornets 3 бол ерөнхийдөө суглаанаас мултарчлаа гэж харж тэгэхээр 7-оор буцаа 4-5-6-7 юм байна. San Antonio Spurs нөгөө Dallas Mavericks дээр фокуслаад байгаа боловч San Antonio Spurs драфтын 2 гэдэг чинь ер нь бол Cooper Flag-ыг авахгүй ч гэсэн Cooper Flag-ч барагч хэрэггүй ч гэж магадгүй. Cooper Flag-ыг авахгүй ч гэсэн одоо орж ирэх гэж байгаа залуучдаас хамгийн шилдэг 2 дахь тоглогчийг авна гэж өөрөө эн чинь маш том солилцооны үнц нь болчихно зү. Тэглээ яах вэ? Одоо би нэг юм шеэрлэтгэв. Юу гэж. Одоо энэ mock draft гэдэг одоо ихэнх биш одоо энэ ирэх жилийн юм дээр гарч байгаа хүүхдүүд байна л да. Орж ирж байгаа хүүхдүүд. Тэнгүүд 2-оор боломжтой нэг залуу Dylan Harper гэдэг Rutgers тоглож байсан. Тэгээд энэ болохоор 21.5 points, 5 rebound, 4 assist. Тэгээд бараг нэг block, 2 steal. Ийм яаж байгаа ийм PG байхгүй SG. Тэгэхээр чин ийм үзүүлэлттэй гэдэг чинь шууд эхний жилээсээ юу орж одоо нөгөө impactful player болох боломж байгаад байгаа байхгүй. Тэгээ Ace Bailey байна. Ace Bailey ч гэсэн хиний өмнөр ороод хэрвээ хэрэгтэй ASF хэрэгтэй гэж бодох юм бол
бас л нэлээд сайн тоглогчдын нэг болно гэж яригдаад байгаа шүү. Тэгээ одоо хардаа над Cooper Flag ч өөр SFPF. Тэнгүүд тэрний араас PGSG нэг SF орж иж байгаа нь Rutgers. Тэнгүүд дахиад SG гэж явж байгаа. Тэгэхээр энэ жилийн драфтын эхний 5 тоглогч 6 тоглогчийн 4 нь баг SG байгаад байгаа байхгүй. Тэгэхээр San Antonio Spurs баг дахиад SG хэрэгтэй гэвэл тэдэнд Stephen Castle байгаа шүү дээ. Тийм үстэй. Гүг хэрвээ Янасыг солих юм бол Stephen Castle явна шүү дээ. Явах уу? Stephen Castle явуулна шүү дээ. Явж л тарах юм байна тий. Тий. Ер нь бол солилцоонд орё гэх юм бол шүү дээ. Stephen Castle бол хамгийн түрүүнд явна. Milwaukee Bucks-аас асуух хүн чинь Stephen Castle-ийг хамгийн түрүүнд асууж шүү дээ. Ер нь Spurs шүү дээ тий. Юугаа өгье гэх юм бол гол тоглогч нар авч үлдэн шүү дээ. Одоо Wembanyama, Fox тэгээд өөр юм байна. Chris Paulтай байх. Тэр хоёр бол заавал юм. Тэгээ тэрнээс бусдангийн нь бол ер нь бол явуулахад бол нэг тийм юу байхгүй. Тэгэд Milwaukee Bucks уусаа тэгэл залуу тоглогч өсөл хэлгүй бодвол. Тэгээ одоо уусаа Milwaukee Bucks задрахын ч дээр болчлоо. Одоо Keldon Johnson, Devin Vassell, Stephen Castle энэ гурав бол ер нь бол юунд бол орцсон юм шиг санагдаад байна шүү. Янасын трейдэнд. Чи бүр San Antonio Spurs руу явхад бүр юу ячаад байна те? Бараг тодорхой болсон гэж хараад байна уу? Би бол нэлээ хамгийн том өрсөлдөгчдийн нэг л гэж би бодож байна. Тэг ялангуяа өнөөдрийн суглаа бүр илүү үнцэнтэй болгоод өгчлээ те. Харин тий яг тэр ихгүй юу. Драфтын 2 гэдэг чинь Bucks аим маш хэрэгтэй драфтын пик байхгүй. Чи сая тэгсэн шүү дээ. Эдрийн өөрсдийнх нь Windhorst ярьж байгаа эдрийн өөрсдийнх нь пик тийм үнд хүрэхгүй. Ер нь бол хэрвээ сайн баг болчих юм бол хойгоор сонголтууд байгаа гэсэн чинь яг энэ жилийн тэр хоёр бол хамгийн үнэтэй байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө бүх юм шалтгаантай болдог гэж магадгүй энэ жилийн тэр тохиолдсон гэмтлүүд ч гэсэн супер баг барихын эхлэлч байсан байхын үүсэхгүй те. Тэгэхээр Янас Антетокумпотой холбоотой мэдээлэл цаашаа үргэлжлэнэ. Тэр үед нь бид хоёр бас яриа л явна. Нэгэн драфт бас нэг нэмэлчээ sorry. Бас нэг юм Brian Windhorst хэлсэн гэхээр Янас айгуу тийм мөнгөн дээрээ айгуу тийм ухаалаг хүн гинэ. Тэгээд ер нь бол таксгүй мужид тоглох ер нь сонирхолтой. Таксанд ер нь мөнгө төлөх дургүй хүн. Тэгэхээр Texas буюу San Antonio, Houston хоёр байгаад Texas гэдэг мужид бол таксгүй газар. Мужийн таксгүй. Тэгэхээр энэ улс татвар аавна. Хот усаа авдаг. Тэрэн дээр муж тусдаа татвар авдаг. Нийсэндээ 3 янзын татвар төлдөг. Тэрний нэг нь байхгүй гэсэн үг шүү дээ, тий. Тийм 20 баг Калифорни бол баг 20 шүү дээ. Тэгэхээр тэр баг байхгүй гэсэн. Тэгэхээр энэ чинь угаасаа Янс мөнгө чухал л да. Тэргээ угаасаа үргэлж бүх зүйлээр үйл хөдлөл зүйлүүдээр харуулж тийм нөгөө ивент төчтөн хүртэл нөгөө сурчлагынуудын юм явуулахад үнэгүй юм уу гэж асуудаг шүү дээ. Тэр чинь мөнгөнд ингэж нөгөө чухалчилж ханддгийг илэрхийлээ. Нарийн юм байна л да. Яг хөө тэрийг ойлгож болно. Янс NBA-д орохынхаа өмнөх зун л 70 дээр нүдний шил зараа явьдсан гэдэг бид нар хангалттай ярьсан шүү дээ. Тэгэхэд жишээ нь NBA-д бол хүн болгон янз бүрийн ижил замаар орж ирвэл зарим нь баян замаас, зарим нь баяа айлын хөвгтөж байгаа, зарим нь эсвэл гудамж заач гэдэг юм аа. Янс бол 70 ирэг дээр шил зарж байгаа орж ирсэн бохгүй. Тэгэхээр одоо нэгсэндээ мөнгөнд тийм хайр гамтай хүндэтгэлтэй. Тэгээд нөгөө ихний руки жилийнхаа бүх цалин гэрлэгөө явуулчаад мөнгөгүй такси барих мөнгөгүй хийжсэн гэл нөгөө түүхүүд нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь 10 жилийн өмнөх үйл явдал байхгүй. Тэгэхээр гайхах зүйл үү. За драфтын суглаа. Өнөөдөр өстө маш их цочроос би бүр лайв үзэж байгаа чам руу залгаад хэлсэн шүү дээ. Чи үзэж ийн үзээч энэ бүр амар юм болоод байна. Яа гэх юм бол драфтын суглаа болчоод за бүх хүмүүсийг байлцуулж агаад зарлж байгаа шүү тийм үү. 14-өөс нь эхлээд 14-р San Antonio Spurs гэдэг нөгөө 13-р Atlanta Hawks ингээд явж байсан. Тэгж жагаад
5 дугаар хүртэл зарлахад 5 дугаар байрт Utah Jazz, Washington Wizards 2 5 6 дугаар байранд орчиж байгаа байхгүй. Ингэнгүүт Charlotte Hornets, Philadelphia 76, San Antonio Spurs, Dallas Mavericks гэдэг дөрвөн баг үлдсэн. Тэгээ би зүгээр яг тэр үед чамд яриад хэлж байгаад энэ одоо харж байгаараа би бол тийг бодсон байхгүй. Charlotte-д яагаад ч ихний 3-ыг өгөхгүй. Бараг Charlotte 4-ыг авах нь тодорхой. Энэ бүр явж Spurs юм уу Dallas бараг Dallas нэгийг өгчихвээ дээ гэд би бодож исэн чинь яг л тийм бодох хардах хүнсэл байгаас яг тэр зүйл таамаглалын дагуу болцсон байхгүй. Би бүр ингэж асуухад Dallas Mavericks багт энэ драфт ямар чухал вэ? Одоо тэрийг амарч өгч. Миний бодлоор энэ жил Dallas-ийн фэнүүдийн хувьд бол яг нэг roller coaster дээр суудсан юм шиг л ийм гал зуулгана. филинг гэдэг. Нэг унаал нэг тийш. Энэ бол миний бодлоор байна шүү дээ тий. Би Cooper Flag-ыг ингэж үнэлээд байна. За яг LeBron шиг гэхгүй шүү дээ тий. Гэхдээ LeBron-ы бүх одоо манерын тим атлетик чанар нь бүгдээр байгаа. Тэгэхээр одоо ирэх жилийн хэрвээ одоо юу гэдэг плей-оффын байрлалд AD болон Cooper Flag ингээд аваад явж явах юм бол одоо тэдний би бол итгэхгүй л бол гэхдээ Kyrie Irving яг All-Star-ын дараа ороод ирэх юм бол эн чинь шинэ Big 3 өсөж байгаа хөөхгүй шууд. Жишээл AD, Cooper Flag, Kyrie Irving гэдэг шинэ Big 3 өсөж шүү дээ. Жара PG Washington-ыг угаасаа бүр явуулъя заа. Угаасаа сая энэ жил ингээд бүр ур чадвар ресивер амжихгүй байгаадсан. Дээрээс нь Cooper Flag-ыг авах нь тодорхой болчихлоо. Тэнгөт Cooper түүийн байралтай. За тэр Lively, Anthony Davis 4 дээр, 3 дээр Cooper Flag, 2 дээр Klay Thompson. Зүгээр эндээ Kyrie гэртэл хин нэгэн холбогчийг л аваад ирчгээд энэ баг плей-оффын байралд хангалттай явж явах баг. Тэг Kyrie ороод ирчлээ гэж бодоход Dallas Mavericks ирэх жилийн контендер багийн зүүн тоонд баг зүүсээр саяны тооцогдохоор болчиход байгаа юм. Тэр би ад үзэгдэж бөө юм болж исэн Nico Harris-ны үйлдэл ерөөсөө зүв байсан гэдгээ батлахад ерөөсөө 2 сарын хугацаа шаардлагатай байгаа юм уу гэж хараад байгаа юм. Тэгж хэлж байна. Гэх Nico Harris яг энэ дээр одоо юм хийсэн гэхэд бас хаашаач юм. Амар олон үйл явдлуудын үр дүнд юм болчлоо л да. Би тэгээ Cooper Flag ихлэ харуулмаар freshman year дээр ерөөсөө college нэгэн жил тоглосон 22.5 points-тэй оноо 8.8 rebound 5 assist 4.9 assist. Тэгээ 1.6 таслалт. Тэгээ хараа. Би нэг юм хэлэх үү? Defense тоглодог. Defense тоглодог штэ. Nico Harris чи defense авраг авд юм аа гэдээс одоо яг defense тоглодог хүн авчиж байгаа байна. Тэгэхээр Cooper Flag AD2 хэрвээ Kyrie Irving гэртэл бага плей-оффын байрлалд одоо 1-6-ад авч яваад байх юм бол дараа жилийн контендеруудын нэг байж магадгүй. Би л үгүйсэхгүй. Гэхдээ харин тэгээд нөгөө би бол одоо Nico Harris-ыг бүр ингээд буруутгах марггүй. Одоо бол ингээд Nico Harris-ыг баг ингээд балгадшмаар байгаа байхгүй нэг зүйлэн. Тэгээд хамгийн хувь заяа одоо хувь заяаны шоглоом гэж бас их сонирхолтой. Dallas Mavericks Chicago Bulls багууд үзүүлсэн амжилтаараа тэнцсэн юм байна л да. Тэгээд хэн нь 11-р байранд орохоо гэдэг одоо нэг сонгодог жишээ. Америкийн нэг сонгодог юм чинь зоос шидэх байдаг шүү дээ. Зоос шидэж хэн 11-р байранд орохоо гэдгийг шийдсэн юм. Тэгээд тэр зоос шийдснээр Dallas Mavericks-ийн хэлсэн тал нь буугаад Dallas Mavericks 11-р байранд орж ирсэн юм байна. Тэгсэн 11-р байрыг эзэлсэн. Chicago Bulls 12-р байрыг эзэлсэн. Chicago Bulls өнөөдөр 12 дахь эрхийг сонгосон заяа. Харин Dallas Mavericks баг нэг эрхийг сонгосон. Chicago Bulls хэрвээ тэр зоосон дээр ялцсан л бол магадгүй Cooper Flag-ыг өнөөдөр Chicago Bulls аавна гэд яриа сууж явах гэсэн байхгүй. Тэгэхээр заяагүй баг бол заяагүй л байгаа тийм ээ. Хотогдоод юу ерөөсөө тэр зоосон дээр Chicago Bulls-ийн ойр ирээд дахиад шийдэгдчихлээ шүү дээ. Амар. Тэгээ хүмүүс тэгжил Лукагийн трейд угаасаа NBA гэсэн байна. Наад чи угаасаа тэ rigged юм байна. Зохион байгуулалттай юм байна. Энэ төр гэдгсэн чинь NBA-гээс угаасаа яаж одоо нөгөө бөмбөг одоо нөгөө яаж байгаа штэ сонгодог штэ. Плотер чинь. Тэгж байгаа нэгдүгээр бичлэгээ гаргаж илээ. Гаргасан байлээ. Анх удаа гэдэг чинь хэдэн жил би одоо сүүлийн хэдэн жил
Юусе хараагүй үйл явц өнөөдөр харууллаа шүү дээ NBA. Тэгээ хоёрт ингээд бос яаж бооцсон ингээд NBA орох ямар ч юу гэлтэй эн чинь Dallas Mavericks баг чинь плей-оффын юун дотор явж исэн те. Тэгээд хамгийн анхны тоглолтын дээр AD бэрцсэн, дараа нь Kyrie Irving бэрцсэн. Тэгээд плей-ин тоглоод эхний тоглолтоо хожичоо дараа нь Memphis хожигдсан. Тэгжээж эн чинь лотери дээр бууж байгаа байхгүй. Тэгээд энэ болгоныг NBA зөксөлсөн гэх юм бол итгэхэд бэрхүү байгаа шүү дээ. Ийм олон үйл явдлын араас ийм юм болж ийн гэдэг чинь яа чинь одоо тэр чид яаж одоо хувь заяа байгаа шүү дээ. Тий. Хэрвээ нөө Лукаг солиод шууд Даллас тэгж ирчээрээ доошоо унаад нэгийг авахар болсон байла. Энэ өстө тохироо байна гэж харж болох гэтэл. Яг чиний хэлдэг саяны тайлбар бол үнэхээр төгс тайлбарлаа. Гэхдээ бод. Антони Дэвисийг Lakers аваад дараа нь New Orleans Pelicans draft нэгийг авч ирсэн. Лука Дончичийг Lakers аваад Dallas Mavericks нэгээр тохиолж чинь тохиол гэхэд дэндүү сонирхолтой тохиолдол биш үү? Тэгээ хоёлаа бурхан байдаг гэдэгт итгэх үү яах вэ? Эсвэл бурхан Lakers-ийн фэн гэдэгт итгэх үү гэж үү? Энэ надад чи би яах гэдсэн. Ийм нэг сони юм бил. Өнөөдөр сая юуны дараа гарч ирсэн. 2011 онд Chris Paul Los Angeles Clippers руу трейдэд болоод яг тэр жил ирэх жилд нь нэгээр Антони Дэвис сонжсон New Orleans. Тэгээд Антони Дэвис солисон чинь New Orleans нэгээр Zion Williams-ыг авчихсан. Одоо Лука яасан чинь ингээд Cooper Flag авах болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар анх удаа биш ер нь бол иймэрхүү зүйлүүдийг бид нар анзаардаг байсан болохоос иймэрхүү зүйлүүд болж исэн байгаа шүү дээ. Гэтэ ингээд наадмар чинь би зүгээр ингээд холбохыг харж үсээд байна. Los Angeles Clippers ба Chris Paul-ыг яаж авлаа? Lakers-ийн хийсэн наймаг Mark Cuban комплент жагаад NBA буцааж иж энэ бүхэн болж байсан шүү дээ. Тэгэхээр эндээс баг ихтэй юм яваад байгаа юм шиг эргээ цикл дээр очиж байгаа юм шиг юм харагдчихлаа надад сая. За гэхдээ сонирхолтой. Би бол харин шалтгаантай альва зүйл шалтгаантай болдог гэдэгт би итгэдэг, хувь тавилан гэж байдаг гэдэгт би бүр итгэдэг. Тийм учраас одоо болж байгаа зүйл бүхэн шалтгаантай болоод л болж байгаа. Тэрнээс fixed гэдэг. Одоо би fixed гэхээр одоо нэгэсэндээ тохируулсан гэж хэлээ л да монгол нэршлэр. Тохируулсан. Тэгэхээр яасан гэсэн үг вэ? Тохируулсан гэвэл энэ би Lakers Лукаг авчихаа. Лукаг өгчихөө. Би таны драфтын номер 1 ирэхийг өгье гэж хэлсэн гэхээр NB гэдэг компанины гүйцэтгэх захирал нь 30 хөрөнгө оруулагчийнхаа ширээн дээр дуудаж агаад хоёрт нь тэгж илээд үлцэн 28 дээр нь энэ та нарт хамаагүй шүү гэж хэлсэн болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм гүйцэтгэх захирал дэлхийд дээр байх уу гэдгийг та бүхэн бас бодорой. Гэхдээ сонирхолтой хин сонгосон. Тэр гүйцэтгэх 28 сонгосон. Тэр 30 сонгосон. Тэгэхээр өөрсдийнх нь эсрэг ажиллах гүйцэтгэх захирлыг сонгодог компани байх уу. Тэгээд бүр хоёрхан багт ашигтай 28 багт ашиггүй тэр үйлчлэгийг сонгох уддах зүйл байх уу. Бодоод үзнэс. Ямар ч үсэн тэгтээ суглаа хараа энэ жилийн эргэжлийн драфт анги гэж айгуу дажгүй драфт анги гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд Charlotte, Utah Jazz, Washington Wizards-д очиж болно шүү дээ. Cooper Flag Washington Wizards-д очиж болно шүү дээ. Гэхдээ би бол тэгж бодсон. NBA Cooper Flag-ыг яагаад ч Washington Wizards-д өгч ирээдүг нь баллуулахгүй байх таа л гэж бат итгэлтэй байсан. Яг л тийм зүйл жишээ нь боллоо. Гэтэ 19 оноос хойш энэ нөгөө лотеригийн юу нь өөрчлөгдсөн. Тэгээд хамгийн одоо урд нь болохоор хамгийн муу багууд хамгийн өндөр чанстай байсан бол одоо тийм биш болсон. Тэгээ баг адилхан бүгдээрээ баг адилхан чанстай болсон. Тэгээд 19 оноос хойш ерөөсөй хамгийн муу баг чинь дандаа 5-аар сонгоод байгаа юм блэ. Өнөөдөр яг тэгэл Utah Jazz 5 дээр л байл. Тэгэхээр энэ бол ер нь шудраг систем байгаа шүү дээ. Азийн дагуу үздэг шудраг систем л. Тэгэхээр ямар ч байсан драфтын суглаа сонирхолтой үр дүнг авчирсан Cooper Flag, Anthony Davis, Klay Thompson-ыг бас оруулах ёстой шүү. Klay Thompson, Kyrie Irving энэ баг агаврын төлөө яагаад өрсөлдөж болохгүй гэж Kyrie Irving гэмтэлтийг мэдчихээн. Гэхдээ он гараад хүрээд ирчих боломжтой гэж хараад байгаа шүү дээ. Харин тийм. Харин
өнөөдөр болсон үйл явдлууд дараас ямар үр дагавар дагуулах вэ гэдгийг бид тунадахгүй ярилцах болно. Game Point podcast үргэлжлэж байна. Биднийг сонсдог, бидэнтэй хамт байнга байгаа үзэгч та бүхэн маань, сонсогч та бүхэн маань биднийг дэмжиж байгаа subscribe дараарай гэж дахин хэлмээр байна. Ингээд нэгэн Lex-тэй холбогдсон учраас Lex-тер гараад байгаа бас нэгэн шинэ мэдээний талаар ярилцсан. Энэ бол сүүлийн 3 хоног, за 4 сүүлийн баг 7 хоногийн хугацаанд их хүчээ авч байгаа. Өнөөдрөөс бас л хүчээ авч байгаа сэдвүүдийн нэг Lakers энэ 100 Austin Reeves 4 жилийн 80.2 сая долларын гэрээ санал болгоно. Хэрвээ Austin Reeves энэ саналыг хүлээх авахгүй бол түүнийг солих болно гэсэн юм мэдээ гарсан байна. Тэгэхээр энэ солилцоо болно гэдэгт итгэж гинэ гэж Bill Simmons ч ихнээсээ хэлээд эхэлсэн байлаа. Энэ үйл явдал юунаас болоод эхэлж байгаад яагаад Austin Reeves-ийг солих болчихоо? Юу юм руу хөтлөж вэ? Гэх уусаа тэгээд нөгөө цалингийн систем чинь ингээл бүрэлдсэн юм чинь одоо яг тэргээр нөгөө мөчлөгөөр л болж лаа л да. Ирэх жил 13.9 сая цалинтай Austin Reeves. Тэгээд тэрний дараа 14.8 боловч player option. Тэгээд энэ жил extension өгөх боломжтой болж байгаа. Гэхдээ дөрмийнхаа дагуу 4 жилийн 88 билүү 89 саяг л Lakers өгч чадна. Амлж чадна. Тэгээд яг Bill Simmons болон ер нь энэ нөгөө энэ зүйлийг яриад байгаа сэтгүүлчнэр болон инсайдерууд болохоор Austin Reeves-ийг 88 саяыг авахгүй цаашаага жилийн 45 лүү 40 хэдэн саяын гэрээ хүсэх хэмжээний тоглогч гэж үнэлээд байгаа би жоохон гайхаад байгаа. Би бол Austin Reeves-ийг хэрвээ Lakers 89 саяг офер хийх юм бол ер нь бол тэрийг авчих болов уу гэж бодож байна. Яаж ч утсан Austin Reeves чи одоо Austin Reeves-ийг 45 саяын тоглогч гэж бодож байна. Би хэрвээ алиг багийн менежер би Austin Reeves 45 сая өгөхгүй л дээ. Гаранти. Тэгэхээр Austin Reeves өөрөө 45 сая хүрэх хэмжээний тоглогч гэж ер нь бол бодохгүй бах. Эйжент ч гэсэн бодохгүй бах. Харин Austin Reeves би чинь Austin Reeves одоо ягаад Lakers fan-ийн амар дуртай байдаг гэхээр 13 саяын цалинтай тоглож байгаа. 13 саяын цалинтай ийм гарны тоглогч бол их товор. Хэрвээ Austin Reeves 45 сая 40 саяыг аваад эхлэх юм бол энэ бол overrated гэдэг ангилалд ороод эхэлж байна. Тэгэхээр авж байгаа цалингаас давуулж үр бүтээлтэй тоглож байгаа учраас Austin Reeves дуртай байдаг. Тэрнээс 45-ыг аваад эхлэх юм бол энэ бол багтаач хохирлтой гэрээ болно. Тийм болохоор хэрвээ одоо шүү дээ extension өгнө. Extension амлна. Тэгээ хэрвээ тэрийг авахгүй гэх юм бол харин ер нь бол Lakers энэ жилийн дундуур ирэх жилийн дундуур ер нь бол солихоос үг аргагүй болох байх. Яа зүгх юм бол ирэх 100 дараагийн жил дээ шүү. Тийм дараа жилийнхаа player option-ыг ер нь бол юу болоод decline хийгээд тэгээд short free agent болох болов уу гэж бодож байна л да. Тэгээд би гэтэл яг энд бол яг хувьдаа бол нэг итгэхгүй байна. Extension өгнө. Тэрийг бол Austin Reeves авчих болоо гэж бодож байна. Тэгээ Austin Reeves-ийг тоглогчийг биш үү те. Одоо энэ CBA ийм чанга болцсон байхад Austin Reeves-ийг тоглогчнод 45 саяг өгөх ямар ч баг байхгүй байхгүй. Урд нь бол ингээд хэтрүүлээ таксын төлөөд хүмүүс багууд аваад байдаг байсан. Одоо тийм боломж болно гэхээр байхгүй шүү дээ. Ер нь бол дундаж хэмжээний тоглогч нар биш үү те. Цалин бишээ том гэрээ авахд бол амар хэцүү болсон. Одоо нийгэм дамжираад байна шүү дээ. Тэгэхээр Austin Reeves ч болон тэр Austin Reeves-ийн эйжентүүд бол тэрийг бол сайн мэдж л байгаа гэж байна. Одоо Devin Booker одоо 2 жилийн 150 саяын гэрээнд гарч зурх гэж байгаа шүү дээ. 2 жилийн 100 жилийн 75 саяг авч эхлэх байхгүй. Тэр үед багийн цалингийн сэд болох юм. За 150 160 35% 75 сая гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр 180 200 гарна л да. 30 гэхэр чинь тийм. За 200 жоохон гарна гэсэн. Тэгэхдээ нэг тоглогчид 75 сая өгөөд тэгэхээр цаана яаж угаасаа бусад тоглогчдыг сэтгэл хангалуун байлгахтал цалин өгөх үү. Тэгэхээр боломжгүй. Тэгэхээр энэ угаасаа нөгөө нэг энэ Derrick Rose-ийн дүрм гэдэг чинь нэг талаараа тоглогчдод их ашигтай юм шиг өмөртлөөсөө дийлэнх тоглогчдод тийм ашигтай
дөрөв бол биш юм шиг байгаа даа одоо эргээ харахаар те нэг тоглогчид багийнхаа цалингийн 35% өгчих боломжтой гэдэг. Тэгэхээр одоо Стефен Curry гэсэн удахгүй 60 сая 70 саяг аваад эхэлнэ. Тэгэхээр Warriors бүр л хэцүү болно. Бүр л юу гэдэг сайн баг байх боломжгүй болно. Тийм учраас Jonathan Kuminga гэсэн энэ зам баг алдах нь тодорхой болсон явж байгаа. Тэгэхээр угаасаа энэ доминант багуудыг удаан барихгүй байх, жил болгон шинэ авраг тодорж байгаад NBA-ийн удирдлагууд өөрсдөө сэтгэл хангалуун байгаа. Яг энэ санхүүгийн системээр жил болгон шинэ авраг тодроо явж байхад ер нь бол гайхаад байх зүйлхэл болчихлоо. Авраг авах хэцүү, авраг хамгаалах бүр хэцүү гэдэг. Тэгээд одоо энэ санхүүгийн систем дээр дээрэс нь ямар хэцүү, дээрэс нь энэ их өндөр бэртэл гэмтэл, энэ их өндөр бэлтгэлийн дундуур гэмтлэхүүгээр аврагаа хамгаална гэдэг ямар хэцүү болохыг бид нар боддоор харж байна. Өнөөдөр ихэд Джейсон Тейтумын мэдээг бид нар маргааш дуулах байх. Гэхдээ тэр бол миний таамаглаж байгаагаар бол маш муу мэдээлэл бид нар маргааш дуулах байх. Тэгэхээр ер нь энэ цалингийн систем бол өстө чиний хэлдгээр Austin Reeves бол ягаад ч 45 сая хөргөл цалингийн систем л дээ. Game Point podcast үргэлжилж байна. За од нэгэнт Tatum-ыг ярьсан. Өнөөдөр New York Knicks Boston Celtics багуудын тоглолтын 4-р Jason Tatum контактгүйгээр унсан. Энэ дүр зургийг бид нар өмнө олон удаа харсан учраас энэ дээр энэ яг ямар гэмтэл болгыг асуучих. Зүгээр одоо байгаа мэдээллүүдийг эхлээд өгөөтэй. Юу гэхээр Joe Mazzulla-гаас тоглолтын дараах хөвлийн урал дээр асуусан бид нар одоогор ямар ч мэдээлэл байна. Маргааш Imra-д харуулна гэсэн. Дээрээс нь их сурвалжийн мэдээлж байгаагаар Boston Celtics багийн хувьд солих өрөө өмнө нь хизээж байгаагүйгээр нам гүн байсан гэж. Тэгэхээр Boston Celtics-ийн тоглогч нар ч гэсэн энэ ямар ностой гэмтэл болохыг баг гадарлаж байгаа. Дээрээс нь LeBron James, Isaiah Thomas, NBA-ийн домгууд, NBA-ийн одоод Jason Tatum-ын төлөө залбирч байгаагаа сошиал хуудасаараа дамжуулан илэрхийлж байна. Тэгэхээр тэд ер нь бол ямар хэмжээний ноцтой гэмтэл вэ гэдгийг гадарлаж байгаа. Ер нь маргааш Imra хариу гарна. Гэхдээ хоёулагийн жоохон зөрүү гарах гэдэг юм л да. Хоёулаа бичлэгээ хийгээд маргааш өвдөөс хойш тавина. Тэгэхээр Tatum-ийн мэдээлэл гарцсан байна баг. Гэхдээ яг одоо байгаа нөхцөл байдал дээр чи юу гэж таамаглаж байна? Би бол яг тэр нэг ингээд хөдөлж байгаа шнэ огцом хөдлөл ингээд унаад тэгээд тэр нэг шараагийн хойшоо барьж байгаа нь бол би бол тэрийг бол хэзээш мартдаггүй. Kobe яг тэгсэн штэ. Kobe яг ингээд drive хийгээл Klay Thompson хамгаалжсэн. Drive хийгээл нэг яхад яг ингээд хойтлоо барайл суужсэн. Миний бодлоор бол Achilles rupture хийсэн үү, tear хийсэн үү, ямар ч байсан Achilles нь л гэмцэн гэж би бодоод байна. Тэгэхээр энэ жил баг эх жил баг тоглохоор болж байгаа бол гэж бодчих. Маш муу мэдээлэл бид нар манаас сонсох болов гэж бодчих шүү дээ. Тэгээд айгүй олон өнцгөөс нь авсан юунууд харуулаад л дээ. Бичлэгүүд байсан. Бичлэгүүд байлээ. Яг ингээд нөгөө KD-гийн нөгөө юу ингээд нэг булчин ингээд юу яадаг шүү дээ. Харуулдаг шүү дээ. Зэжигддэг шүү дээ. Яг тиймэрхүү юу видеонууд тавьсан л байлаа. Тэгэхээр ер нь бол гэдэг бол бүр тасарсан гэсэн үг шүү дээ. Урагдах биш. Тий. Харин би тийм болохоор урагдчих юу эсвэл юу яаж тасарчих юу аль нэг нь байгаа л ч боддог л та. Энэ бол Achilles-ийн гэмтэл гэдэг нь бол тодорхой өстэй бараг л. Би тэр нөгөө ингээд шагааныхаа артлыг бариад ингээд байж байгаа нь бол ер нь бол Achilles гэхэд бараг эргэлзээгүй л хийлж болохоор харагдчихлаа шүү. Тэгээд маш их өвдөж байгааг нь мэдрэгдчихсэн. Тэгээд Jason Tatum хувцалах өрөөнд явахдаа тэр хөл дээр ачаал авч чадахгүй байсан. Тэгээд дээрэс нь хонглоор тэргэнц дээр суугаад түргэн тусламжийн хүмүүстэй явж байгааг харсан баг. Тэгэхээр тэр дүр зураг бол угаасаа яагаад ч сайн мэд биш. Би тэд яг энэ дүр зургийг харчаад NBA Tokyo-хон чатан дотор бичиж ийлээ л да. Тэгсэн манай Тэна маань Friends League дээр бид хоёр нэг баг байхад манай Тэна яг Achilles-ийн шүрмсээ тасалж исэн байхгүй. Тэгээд яг яаж гэхээр би яг ингээд талбай нөгөө талаас харж исэн хурдан тавталгаанд яваад Тэна яг ингээд урагшаа ингэж дараад орохж явахдаа ингээд яг санийх дүр зураг болоо тэгээд ингээд суугаад над руу харж исэн байхгүй. Тэгэл би тэр харцнаас нь ойлгочихсон байхгүй. За тасарчтэй энэ угаасаа амар юм болчлаа. Яа гэх юм бол тас гэх нэг юм дуурсан. Тэрэс нь. Тэгсэн тэн яг би яг ийм хөдөлгөөн хийгээл тасалсан штэ гэд яг тэгж байгаа байхгүй. Тэгэхээр би бас яг тэр ингээд ер нь Achilles-ийн шүрмэс
муу гёрлж байгаа юм шиг тэ олон тасарсныг харлаа. Энэ бэ дээр тэр найз үлийг дээр тэр саксны тэмцээнүүд дээр тэр. Гэтэ яг саяны шиг хөдөлгөөн дээр л тасардаг урагддаг. Даймон Лилерд бас л яг л саяны шиг хөдөлгөөн дээр уурцсан тасарсан. Тэгчээ Даймон Лилерд юу болохыг шууд мэддээд тэр царай өндрхийг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр Тэтимийн саяны энэ байдал манай зүгээр сайн мэдээд болцвол бүнэхээр баярлах байна. Би ядвал Джейсон Тэтим дугаас туртай миний туртай тоглогч тийм. Би тэгээд 27 настай энэ тоглогчийг өшөө дэш яваад MVP-ийн төлөө өрсөлдөг тоглогч MVP болох хэвээр тоглогч гэж харддаг байхад ийм зүйл болно гэдэг бол надад үнэхээр харамсалтай байна. Би өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Джейсон Тэтим одоо нэр хүндээ аврах цагаа гэж. Би энэ хоёр тоглолтод бол би яг өнөөдөр тэгж ярихгүй бэлдээ байж л шүү дээ. Тэтим өөрийгөө харуулсан биз дээ одоо цувралыг 2-2 болгосон биз дээ одоо гэж хэлэх гэжсэн шүү дээ. Өнөөдөр 42 оноо авцсан явжсэн шүү дээ. Өмнөх тоглолтод Тэтим шийдсэн байсан шүү дээ. Гэр нь баг хожихоор тоглолтоо л ер нь бол сая ингээд шал ондоо болол явцсан л да. Өмнөх тоглолтоор бүр сайн тоглосон шүү дээ ер нь бол. Тэг өнөөдөр 42 оноо авна гэдэг Madison Square Garden дээр 40 оноо аваад плей-офф дээр тийг хожлоо авна гэдэг чинь гайхалтай зүйл байхгүй. Тэгээд харамсалтай л удирлыг дуусгаж байна. Тэгээ баг энэ дараагийн удирлч гэсэн ер нь бол асуудалтай л болчлоо л доо. Чин Хелинг гэмтэл 5 сар болж жил шаардлагатай гэж бодоход дараа жилийн 5 сар шүү дээ. За боли 10 сар шаардлагатай гэж бодоход дараа жилийн 3 сар. 3 сарын дараа жилийн 3 сар бэлтгэл хийж ирнэ. Тэр энэ Boston Celtics багийн ирээдүйг ч гэсэн тун эдэрдийн нөхцөл байдалд оруулчихсан үйл явдал болчуудаа л гэж хараад энэ жилийн Boston Celtics-ийн одоо энэ нэг орон гарan одоо ингэж байгаа энэ их ачаад авч байгаа. Джейсон Тейрон бол миний бодлоор бол энэ Ахиллесийн гэмтлийг авч байгаа нь бол ачаалттай би холбомоор байна. Маш их ачаалттай энэ плей-оффын сая хамгийн сүүлийн юун дээр шууд 2-0 болоод эхэлнэ гэдэг чинь бүр хүсээгүй амар том ачаал ирж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд Джейсон Тейрон өмнөх тоглолтоор бол энэ тоглолтын дээр багаж ирлээ шүү дээ. Ер нь бусдууд нь бол үнэхээр орон гарan гэхэд дэндүү орон гарan байна. Энэ плей-оффт. Тэгээд би Joe Mazzulla ер нь бол Boston Celtics зөв дасгалжуулагч мөн үү биш үү гэдэгт бол эргэлзэж эхэлж байна. Хараа бүтэн жилийн турш асуудал байгааг харсаар үжиж плей-оффд яг тэр асуудалтаа орж ирээд тэгээд одоо ийм байдал төрж ийн гэдэг бол тэр бол дасгалжуулагчийн ачлал маш буруу явсан болов уу гэж бодож байна. Тэгээд 3 шидэл чинь унахгүй бол ингээд плей-офф хэцүү байж тээ гэдгсэн чинь бид нар энэ хүртэл ингэж явчаад энэ системийг өөрчлөхгүй гэж ярьж байгаа нь бас надад л тийм сайн дасгалжуулагчийн хийх үг шиг санагдаагүй шүү дээ. Ер нь бол өөрчлөөгүй шүү дээ. Өмнөх хоёр тоглолтод 100 удаа 3 шийдсэн. Өмнөх тоглолтод 40 удаа 3 шийдсэн. Өнөөдөр бас шийдсэн байв. Бас л өнөөдөр би бас гайхчихсан 4-р дээр оноогоор бариулж 48 удаа. Яагаад хурдан довтлогоонд 4 эсрэг 5 гарчаад 3-аас шидэж байгаа юм. Яагаад доор Kristaps Porzingis амхан хүн дээр байхад Derek White-ийг авч шидэж байгаа. Яг дараагийн довтлогоон дээр яагаад Jason Tatum талбай их зурдаас тэр холоос 3-аас шидэж байгаа. Яагаад төрүүд ярихгүй? Яагаад мэдээж Нью-Йорк Книксийн хамгаалт хүчтэй байгааг ойлгож байна. Карл Антони Таунс, Мичел Робинсон гэх хоёр самбартай гарсан байгааг ойлгож байна. Гэхдээ Boston Celtics ч ур чадвараар хамгийн тасарсан байгаа баг шүү дээ. Тэгэхээр би бол ингэж бодоо. Талбай дээр байгаа тоглогч нар шийдвэр гаргахтай их тааруу байлаа энэ жил. Хэтэрхий хялбар аргаар удирлын төш хялбар аргаар хожигдсан. Тэр муу зуршлаас салж чадахгүй. Яг ингээд юм болоод ирэнгүүт болохоо байнгут ингээд нөгөө нөхдөч авч дайрж ороод алдаа салгаад ингээд нэмэлтээ хийх тэр аргыг хайдаг бол Boston Celtics тэр замыг биш зүгээр 3-аас шидэж азаа үзэх тэр хөлбөрийг сонгосоор байгаад удирлын дээдрэдэ байдалд орчлоо. Дээрэс нь яг одоо тэд 3-1-ээр хожигдож яваад хэрвээ дараагийн тоглолтод Jason Tatum тоглохгүй бол энэ цувралд ер нь Jason Tatum тоглохгүй бол гэж ярья да. Boston Celtics багийн улирал энэ хүрээ дуусч байгаа гэж харагдахаар байгаа даа. Boston-д ялах боломж одоо ер нь харагдж байна уу Jason Tatum-гүйгээр? Надад бол үнэхээр харагдахгүй. Гэхдээ сүүлийн одоо хожигдсон хожсон өнөөдөртөө нийлээд
өмнөх хоцсон тоглолт өнөөдөртэй нийлээд ингээд харангууд ерөөсөө хамгийн юм Джейсон Тейтмийн нуруунд дээр үлдсэн юм шиг л харагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо Джейсон Тейтм байхгүй, Kristaps Porzingis мэдээж өвчтэй байгаа. Jaylen Brown 100% биш. Тэгээ одоо хинд найдах уу, Pritchard найдах уу, тэгээ White-д найдах уу, тэр чинь хэцүү байна. Нэг юм хогийн асуулт байна. Тэрний юу гэхээр хэрвээ Jason Tatum-оор Jaylen Brown гимцэн байсан бол чи Boston Celtics найдвар байгаа гэж үзэх байсан уу? Зүгээр энэ хогийн асуулт ч. Гэхдээ зүгээр хэрвээ шүү. Яг хооронд нь харьцуулах юм бол Jason Tatum дараа илүү найдвартай Арай илүү байсан alpha боловч яагаад тэгэхээр энэ жил уусаа Jaylen Brown үнэхээр одоо юу гэдэг юу нь болохгүй байгааг мэдгүй. Тэр нэг шагааны бичлэг яриад байгаа. Өвдөгний бичлэг тий. Тэгээ тэрнээсээ болоод айгу муу тоолж байгаа. Хэрвээ түрүү жил надаас асуулт асуусан бол би Jaylen Brown гэж хэлж магадгүй шүү. Тэгэхээр энэ жил бол Jason Tatum л байлаа тий. Харамсалтай байна. Тэмнэхээр харамсалтай. Тэгээд гэмтлийн талаарх мэдээллийг бид нар авчаа. За тэгээ Boston Celtics-ийн удирдал хэрвээ нүрээ дуусчих юм бол бид нар дараагийн дугаараар илүү ярилцах болно. Дорнод бүсийн 2-оор гарсан Boston Celtics баг 1-3-оор хожигдож байгаа багийн лидерийг гэмтэл таалагдсан бол Cleveland Cavaliers баг мөн ижлэх нөхцөл байдал тэд 1-3 харьцаатайгаар хожигдож явна. Багийн лидер Donovan Mitchell дараагийн тоглолтод оролцох хэсэг нь эргэлзээтэй байна. Бас л улирал нээдрэтэй нөхцөл байдалд орчлоо. Тэгээд одоо ийм байлаа шүү дээ. Би энд одоо нэг за энэ зургийг харуулж болох нүггүй юу? Энэ нөгөө нэг өнөөдөр за би нэг харуулчих. ESPN-аар гарсан статистик гэхгүй би тэгээд үзэгчдэд харуулъя гэж удаад угаасаа авч үлдсэн юм. Нэг он гарснаас хойш хамгийн сайн амжилттай яваа баг. Oklahoma City Thunder 41-9, Boston Celtics 37-12, Cleveland Cavaliers 35-14, Indiana Pacers 34-14 он гарснаас хойш. Нэг геймний зөрт юм шүү дээ. Үгүй харин бид нэр ерөөсөө анхаарал хандуулаагүй л болохоос биш энэ баг үнэхээр сайн байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо зүгээр Indiana Pacers, Cleveland Cavaliers-ыг хожоод гарч ирээд дараа нь одоо юу гэдэг New York Knicks, Boston Celtics хоёрын гарч ирснийг хоцсоход бид нар гайх өсгөл юм бэлээ ер нь бол. Энэ амжилтыг авах. Тэд угаасаа он гарснаас хойш тасархаа сайн байсан юм бэлээ. Тэгэхээр бид нар Indiana Pacers-ыг дутуу үнсэн байна. Анхаарлын гадна байсан байна. Яг гэвэл яалчгүй баг ярддаг учраас тийм супер A зэрэглийн одгийн учраас бид нар хойшоо тавьдсан юм байна. Milwaukee Bucks би өвдөө илүү итгэжсэн. Би бол өвдөө Milwaukee Bucks-ыг ялна гэжсэн. Гэхдээ бас л бичлэг гэмтлээс болоод тэр багийн цуврал иш дууссан. Indiana Pacers-ыг л бид нар дутуу үнэлээдсэн юм байна. Өчтөрийн юун дээр тоолсон шүү дээ. Indiana Pacers Cavs 3-1 болдог тоглолт. Тэрэн дээр бол үнэхээр бүр бүх талаараа Indiana Pacers бол Cleveland Cavaliers-ыг буулгаж авсан. Үнэхээр бүр яагаад барахгүй юм бэ гэж харагдсан шүү дээ. Тэгээ одоо Donovan Mitchell байхгүй бол бас л ер нь бол ингээл энэ цуврал бол нэг нүрээ дуусч байгаа юм байна л гэж би харагдахаар харсан өчтөр л. Тийм. Уусаа бүр ямар ч үзүүлэлтээр ерөөсөө дээр нь гарахаар гүйсэн. Бүр 80-39 гэлөө халф дээр 80-39-ээр дууссан шүү дээ эхний халф. Амжилттай тийм байж болт юм. Огын Deandre Hunter, Devin Mobley, Darius Garland 3 ирээд 3 тоглолтод хожиход хамгаалт нь болцлоо гэж бодсон чинь илүү баг нь бол илүү баг л байгаад тийм ээ. Indiana Pacers дараагийн тоглолтод тэгж баламд илүүрхэн гэдэг бол үнэхээр аимшигтай. Обид хопн хүртэл өнөөдөр яаж довтлоод байгаа юм бэ? Тэр доктор Джейми шиг довтлоо. Тэгэхээр илүү байгаад байгаа байхгүй бүх зүйлээрээ. Тий? Тэр доктор Джейтэй өнөөдөр харьцуулж Самбрын доорс ингэж гарч ирсэн гэдэг. Тэр стахтар. Тэр амар чигд олон тэгээд айгүй залуу хүн би дээр юуны тоглолтыг хоёлоо үзчихлээ. Залуу хүмүүсийн цагс тоглохыг харах чи ямар гоё юм бэ гэдэг. Энэ хоёрын айгүй хуртай атлетик үстэй гоё яваад байгаа байхгүй. Сэтгэл сэргэмээр байгаа байхгүй нөгөө. Бараг нөгөө хүмүүс нөгөө хурдан мөр үзээ сэтгэл сэргдэг гэдэг шиг залуу хүмүүс тэгж талбайд гүөх харах юм сэтгэл сэргэмээр байгаа байхгүй. Ер нь LeBron-ыг үзээд өөдсөн байлээ шүү сүүлийн
Тэгээд Indiana Pacers бол яг тийм жигд тийм залуу тоглогч нар байгаа. Тэгээд энэ амжилтыг үзүүлнэ гэдэг бол гайхалтай. Тэгээд айгүй олон жил энэ бол цаашдаа Indiana Pacers ирээдүйд бол айгүй олон жил юм байх болдог. Тэгээд энэ жил биш үү? Одоо ингээд 2 цуврал 2-3-1 болсон юм чинь. New York Knicks, Indiana Pacers гэсэн жинхэнэ гал гарах Eastern Conference Final болох. Таамаглаа. Тэ. Тэгэхээр хинч таамаглааг баг. Тэр бол итгэлтэй л хинч таамаглааг. Cleveland Cavaliers багийг ямар багтаа зүрхтүүлээд мим сошиалгаар гараад ирсэн юм. Тэрний өгөхөр Atlanta Hawks гэж нэг айхтар баг байсан шүү дээ. Дорнод бисээ нэгээр гараад идэг. Дараалал 2 жил нэгээр гараад тэгэл плей-офф дээрээс явдаггүй байсан тэр багтаа зүрлээд эхэлсэн байлаа. Тэгэхээр Cleveland Cavaliers баг яг л өнгөрсөн жил энэ жил сайн байгаа мөртлөөсөө плей-оффт ингээ явдаггүй тэр дүр зураг л давтагдах гад байна. Хамсалтай байна. Шин дасгалжуулагч авчираад NBA-гийн 2 дор хэмжилтийг үзүүлээд дасгалжуулагч нь шилдэг болоод ч тэгэл яг юм плей-оффын сагсан бомбог дээр цаашаа явсангүй л гэж хэлэх гээд байна да. Game Point podcast үргэлжилж байна. Өрнөд бүсэд үргэлжилж байгаа цувралын талаар яриа. За өнгөрсөн амралтын өдрүүд дээр одоо маань Сан Францискод ирсэн. Тэгээ бид хоёр ямар ажилтай байсан бэ? Манай Монголд байгаа үзэгчд маань бол мэдсэн баг. Бид Golden State Warriors, Minnesota Timberwolves багуудын цувралын 3 дахь тоглолтыг сурвалжилсан. За тэр сурвалжлагуудаа ордон дотроос шууд бэлтгээд Монгол дахь эфирээр түлхсэн. Тэгээд тэр тоглолтыг бид хоёр бүтэн үзсэн. Тэгээд үнэхээр тэр тоглолтод голдох ганц одоо энэ цувралыг сунгах ганц шанс нь тэр тоглолт байсан юм а гэдгийг бид хоёр яриад байжлаа. Тэгээ өнөөдрийн тоглолтыг батлан харуулъя. Тэгэх юм бол өнөөдөр Minnesota Timberwolves баг ур чадварын зүрх үнэхээр хол юм а гэдгийг батлан харуулж инхүү цуврал 3-1 ярцаатай боллоо. Хоёул өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Стефен гимтлээс шалтгаалаад цувралыг 6 дахь тоглолт хүрэхгүй гэдэг л одоо яригдах асуудал болчлоо гэсэн. Тэрийг Anthony Davis үгүй Anthony Edwards яг Gary Payton-ээс асуусан байл шүү дээ. Та нар яасан 6 дахь тоглолт хүргэж Wardle-ыг хүлээх төлөвлөгөөтэй л үзээд байна гэсэн чинь тийм бидний төлөвлөгөө наадах чинь юм. Угаасаа тийм зүйлийг хүсчихсэн. Гэхдээ харамслаа үнэхээр тийм ур чадвар байхгүй болоод юм уу? Үнэхээр байсангүй. Гүг. Ур чадварууд байгаа ч гэсэн энэ багийн чинь систем нь Стефен Curry байхгүй. Стефен Curry байж энэ бол ур чадварууд чинь яг шийддэг, сулгаардаг. Одоо юу гэдэг нь тад бадар ашигтай тоглолтог хүмүүс байхгүй. Угаасаа хийх юм нь тэтгэл Curry-гоос шалтгаалж сулгаар шийддэг тийм ур чадвартай хүмүүс шүү дээ. Үгүй ур чадвартай шүү, системтэй баг шүү дээ. Тэгээд яг Curry байхгүй болонгууд нь тэгэхээр одоо James гэж байхгүй болчлоо. Өөр Moses Moody хинч үт энэ бүр баг сүүлдээ ерөөсө Jimmy Butler Kuminga хоёр л үлдлээ шүү дээ. Бусд нь бол ер нь бол талбай дээр ямарч тийм үр нөлөөгүй юм шиг харагдсан. Тэгээд яг хиний Steve Curry-ийн геймплан бол зүгээр Jimmy бөмбөгөө замаас нь цайлгдаг плантаа гарч ирсэн шаарсан. Эхний үе дээр нэг ч удаа 3-аас оруулаа гэж санаж байна. Нэг ч удаа 3-аас оруулаа. Тий. Тэгэхээр чин систем чинь байхгүй нэ гэсэн үг шүү дээ. Тэр систем ажиллахгүй. Тэгээ яг Butler ингээд эхний хагас ингээд бүр ингээд дотгошоо ингээд довтлоод дараадсан чинь хоёрдугаар хагасаа жоохон хумсан те Minnesota. Тэгсэн чинь харин ганц хоёр суул гарч шийдсэн. Тэгээд гэхдээ амар ойрхон тоглолт болсон шүү. Сансныг бол те. Өнөөдрийнхтэй харьцуулахад. Тий харьцуулах юм бол ер нь баг сүүлийн би Green-ийг ингээд одоо Green л бүр уран уурах юм да. Уул нь шүү дээ. Green 3 дугаар үе дээр 3-ын баг ихэнх дээр нь суудсан шүү дээ. Алтааны асуудалд ороод тэнгуүтээ 4 дээр гарч ирэнгүүтээ 5 6 ерөөсө хоёрхан бүр дараалал авцсан шүү дээ. Тэгээд тоглолтоос гарцсан шүү дээ. Хэрвээ Green байсан бол тэр байсан бол өөр байх боломжтой тий. Боломжтой байсан. Би бол боломжтой байсан гэж боддог байхгүй. Тэгээ Green байхгүй болсон. Тэгээ сүүлдээ Jimmy Butler үнэхээр бензин дууссан харагдсан. Бараг сүүлийн 8 минут ч л бараг оноо авгүй тий. Энэ цуврал тэгэхээр яг ганц боломжтой алдсан гэж л бодож байна. Ганц боломжтой. Тэгэхээр энэ цувралыг Minnesota-гаас Minneapolis-аас ч эргэж ирэхгүй гэж харж байна та. Би бол ирэхгүй гэж харж байна. Нэг асуулт байна. Сүүлд KD Warriors-тай тоглоход Warriors шахаж агаад яарад оруулж ирж санаж байна уу? Одоо цуврал 3-1 болцсон.
энэ дээр Curry яруулах уу? Oh no Warriors no яруулах гэж байна. no 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 үгүй шүү дээ. Гү. Тэгвэл бүр энэ хамстрингийн гэмтлийг бүр лавшруулаад бүр урт хугацааны юм болгоч мэднэ. Үгүй шүү. Наад ч юм бол би хэрвээ багийн эмч эсвэл багийн менежер за Warriors удирдлага бол би яг ийм зүйл нөгөө нэг дасгалжуулагчийн баг дотор ч юм уу эсвэл удирдлагын багт ярих юм бол би нэг шууд эсэргүүцэх хэмжээ. Ямар ч утгагүй шүү дээ. Одоо ямар ч ачлал бүгдлэхгүй байхгүй. Тэрний оронд Стефиг эргэжил яах вэ гэдгээ бодсон чухал байхгүй. 37 та хүн шүү дээ. Тэгээ хамстрингийн гэмтэл 37 та хүнд дөө тэрийн гойны арын бүдүүн шүрмэс нэг зангирчгаараа мүд сулардаггүй тийм гэмтэл байхгүй угаасаа. Тэгэхээр эн чинь сунцсан гэхэр чинь тэр хэмжээний гэмтэл байгаа гэхэр чинь угаасаа хугацаа хэрэгтэй. Тэгэхээр бүр 100% үгүй. Ямар ч хэрэгэлцээгүйгээр шаардлагагүй. Угаасаа тэгээд Стеф орж ирээд хожно гэсэн баталгаан байхгүй. 3 дахьд байна шүү дээ. Одоо маргааш нөгөөдөр шүү дээ. Нөгөө Rival тийштэй эмчтэй дахиад үзүүлнэ. Хичнээн эмч болоогүй гэж хэлсэн ч гэсэн Curry өөрөө тоглоё гэвэл яг бол тоглох болов. Би өөрөө тоглох нэг. Эмч болоогүй гэж яхад ягаад тоглох хэвчтэй. Тэр эмчийн ажлыг хүндэтгэх хэрэгтэй үстэй. Яг ч тэр эмч тэнд байгаа юм. Зөвшөөрлөхгүй байхад. Тэгээ эмчийн гаргасан зөвшөөрлийг одоо хэрэгсэхгүй бол араас нь нөгөө даатгал маатгал гэдээ бусад зүйлс нь яах вэ? Тэр бүх юм чи ажиллахгүй шүү дээ. Эмч болохгүй гэж хэлээд байхад зөрж очиод тоглосон бол даатгал чи эмчийнхэн зөвлөмжийг зөрчсөн учраас бид нар чам даатгалж өгөхгүй цалин гэж өгөхгүй гэж хэлэх үндэслэл болно үстэй. Тэгэхээр эн чинь эдийн засаг талаасаа, хууль зүйн талаасаа бүх юм талаасаа царсан эмч зөвшөөрөхгүй бол яагаад ч тэгээд Стеф ямар одоо 17 та хүүхэд биш те 37 та карьерийн сүүлийн жилүүдийг өнгөрүүлж байгаа гэдэг өөрөө ч мэдж байгаа өөрөө ч хэлдэг юм тоглож те тийм шилтэлтэй шийдвэр бол гаргахгүй хөө би бол худлаа авах гэж Аз тэгвэл гейм 5 дээр бол уусаа Curry байхгүй байна. Тэгэхээр ер нь бол Warriors-ийн энэ сизон бол энэ үрэл дуусах юм шиг л харагдчихна тэгвэл. Миннесота угаасаа тийм цуурлыг 6 дахь тоглолтод авчихгүй гэж хичээж байгаа учраас цуурлын 4 дахь тоглолт 3 дахь тоглолтын 4-р Антони Эдвардсыг амраагаагүй шууд өргөжлүүлээд тоглолцсон шүү дээ 2 дугаар хагас тий. Тэгэхээр ач холбогдолын ч гэсэн мэдж би гайхсан ш тараа. Антони Эдвардс гэдэг хүү залуу заяа. 4 дахь тоглолтын дээр бүр ингээд 4 дахь хөлөөдөг чинь биш ээ 3 дахь тоглолтын дээр шүү дээ. Ингээд бүр бэртээд шагаан ингээд шагаан дээр бүр ингээд 2 шүү дээ. Шагаан ингээд бүр ингээд гიშгэж чадахгүй шүү дээ. Ямар ч жин авч чадахгүй. Тэгснээ голоос нь орж ирэхэд нь за яг энэ ингээд адреналиндаа болол ороод ирлээ гэж бодсон чинь дараагийнхын тоглолтын дээр бүр суугаагүй бараг 39 минут тогсон 30 минут тогсон шүү дээ. Тэгээд чи нөгөө би мэдээлж ирсэн ш 5 дахь тоглолт Крис Винч тасгалжуулагч баасан гарагт бэлтгэл хийсэн бүх бэлтгэлд орсон ямар ч зөөр илрээгүй гэдэг байна ш. Нас залуу байна. Wolverine юм аа шин. Чалгүй дэгдэг. Ер нь тийм хүмүүс байдаг ш. Нэг юм бэртдэггүй ч юм уу эсвэл бэртлийг ингэж хөнгөн авдаг ч юм уу гаргацдаг ч юм уу ингээд нэг тийм биеийн онцлогоос хамаарат. Антони Эдвардс тийм л юм байлгүй. Тэрнээс энэ Стефийн шагаачин бол энэ ихний жилүүддээ бүр нөхрийг угаасаа пекат хийх хэмжээнд хүрж исэн шүү дээ. Warriors удирдлагууд за Стеф чиний шагаа угаасаа маш эрсдэлтэй. Тийм учраас бид нар чамд юм Макс гэрээ өгч чадахгүй гэж хэлээд Тайлосноос баг цалин өгч исэн шүү дээ. Тэгэхэд Стеф тэрийг өөрөө эрсдэлтэй хүлэмжшөрөд тийм ээ би ойлгож байна гэж хэлээд баг цалин авч исэн шүү. Тэр утгаараа бас л юм гэдэг хөв тавилан гэдэг юм болох ёстой учраас болсон гэж тэр Стефийн гэмтэл KD-г Warriors авчрах тэр нөхцөлийг бүрдүүлж ирсэн шүү дээ. Уучлаарай Андре Игудалаг авчрах нөхцөлийг бүрдүүлж ирсэн шүү дээ. Боддоо. Тэгээг бол Golden State Warriors багийн тэр Dynasty гэж үүсэхгүй байх байсан байхгүй. Тэгэхээр юм бүхэн шалтгаантай болдог л гэж би хувьдаа хардаг да. За. Өнөөдрийн ярих хамгийн сүүлчийн цуврал бол мэдээж Denver Nuggets Oklahoma City Thunder багууд энэ жилийн плей-оффын 2 дугаар шатанд өрнөж байгаа хамгийн сонирхолтой цуврал. Хамгийн сонирхолтой цуврал. Цуврал 2-2-ийн харьцаатай болж энэ цувралын 5 дахь тоглолт одоо Oklahoma City Thunder багийн талбай дээр болно. Одоо энэ цуврал за 2-2 байна. Одоо бол 5 дахь тоглолтод ялсан баг л энэ цувралтыг ялна гэж хувьдаа харж байна. Чи хэнийг ялна гэж бодож байна? Oklahoma хэвээрээ юу? Би Oklahoma хэвээрээ. Би энэ цуврал дээр шүү дээ тий. Уул нь бол Oklahoma
хэнийг хамгаалах гэж бол нэлээд зовх юм болов гэж би бодож исэн чинь Йокичийг хамгаалах гэж нэлээд зовх юм болов гэж бодсон чинь ер нь бол сүүлийн хідэн плей-офф хамгийн сайн хамгаалсан баг нь OKC болж таарч байгаа шүү. Йокичиг. Угаасаа ингэсэн биш. Ийм сүүлийн хідэн жил ер нь Йокич ийм үзүүлэлттэй. Юу л сүүлийн 3 тоглолтынх нь нэг юу гэж ширэлцсэн байлоо. Тэ. Статик. Тэ. Тэрийг хараад тэгэд ямар их 3 шийдсэн. Тэгээд тэр нь ямар ч юусан унаагүй тийм Йокичиг бол сүүлийн 3 тоглолтондоо 15 оновчтой дамжуулт өгч 16 одоо бөмбөг алдсан байсан. Энэ бидний мэддэг Йокич биш шүү дээ. Тэгэхээр энэ Йокич гинт муутчихад байгаа юм биш. Энэ Марк Дайгнал дасгалжуулагч багийнхаа одоо нэг чиний нөгөө хэлээд байна. Жой Мазулагаас ягаад тоглолтоо өөрчилж болохгүй юм бэ гэдгсэн чинь өөрчлөхгүй бид нар ингээ явцсан юм чинь гээд яг Марк Дайгнал болохоор улирлын турш тэд нар чинь сайн хамгаалсан гэхдээ товтлогоо нь бас зурагшилдаг байлаа шүү дээ. Тэгсэн чинь шууд энэ Оклахома Сити Тандри биш Денвер Наггетс эсрэг тоглохдоо хамгаалтаа урагшаа гаргачих байгаа байхгүй. Эхлээд хамгаалах нь чухал байна. Тэрний араас бид нар хэдэн он авах нь чухал. Тийм учраас 90 оноонд хүрэхгүй хожлоо аваад шүү дээ. 90 оноонд хүрэхгүй. Өөртөө 100 оноо авахгүй. Энэ Оклахома Сити Тандер багийн үйлрэл хэдэн тоглолтод 100-аас доош баг оноо авсан юм бэ? Би бол мэдэхгүй байна. Тэгэхээр тоглолтын арга барилыг тэгж өөрчилж чадсан. Тэгээд угаасаа Никола Йокичийг хамгаалын бусдыг нь тоглоулах гэдэг арга барилаар л явж ялаа шүү дээ. Тийм учраас цувралын 3 дахь тоглолтын дээр стад нэмэлт цаг дээр хожиж юу нэг surprise хийсэн шүү дээ. Тэрэн дээр бол Michael Porter Jr гэдэг тоглогч бол маш сайн тоглосон. Тэгсэн мөртлөө дараагийнхаа тоглолтын дээр бүр яг тэрнийхээ эсрэг хэвчүүлж байгаа байхгүй. Тим inconsistent байж болохгүй байхгүй. Ер нь бол гарааны тоглогчийн хувьд ч тэр 3 он бас чинь 3 биш зааж байгаа. Тийм 3 хон авсан баг. 3 он авсан байсан. Боддоо. Тэрний өмнөх тоглолтын дээр чинь 20 доноо л ер нь 30 доноочлоо зааж яваа худлаарах. Нэгдүгээр Майкл Портер Жуниорыг ингэж шийдүүлж болохгүй юм байна гэж дараагийн тоглолтын дээр нь илүү бэлдсэн баг. Хоёрдугаарт Майкл Портер Жуниор хэрвээ улирал байсан бол 4-6 7 хоног амрах заалттай гэмтэлтэй байгаа юм байна шүү дээ мөрнө. Тэгэхээр бас ийм гэмтэлтэй тоглож байгааг бас ойлгож болох талтай. Яг хоо цуурлыг ингээ харах юм бол Aaron Gordon энэ цуурлын хувьд яг л ер нь шийдэд байна. Одоогийн байдлаар. Яа тэр юуны хийдэг 3 нөгөө oh my gosh хамгийн clutch player гэх юм бол Aaron Gordon, Brunson одоо хин 3 байна да. Индианагийн Halliburton 3. Би бүр тэгээд энэ зүүн угаасаа энэ жил угаасаа 3-аас 40% шийдэж байгаа юм байна шүү дээ. Угаасаа л тэг угаасаа 3 шийдэлт нь айгүй маш сайжирсан мэдэгдээд байгаа юм. Тэг би хэлсэн биз шүү дээ. Нөгөө нэг Christian Brown гэдэг тоглогчийн эсрэг багийн талбай дээр очихоор мяарчаад өөрийнхөө талбай дээр ихээр идэж ууд юм аа гэж. Энэ сая 2 тоглолтод Christian Brown хамгаалтан дээр тэр тоглоом дээр тэр ямар сайн байв те. Гэтэ одоо эсрэг багийн талбай дээр очих юм да. Одоо энэ гэх юм да. Би ч нэг график харуулах. Нэг сонирхолтой график. Энэ болохоор плей-оффд клатч тоглолтод хийсэн хүмүүсийн сүүлийн 97 оноос хойш 60 тоглогч. Өө чи яагаад нэмжиж гэнэ. Тэнгүүтээ хамгийн мөртлөө хамгийн өндөр хувьтай шивдсэн Роберт Ори энэ хамгийн. Мистер Big Shot ингээд хөндлөн тийм баруун тал руугаа бол энэ болохоор ер нь шидсэн тоо. Дээшээ болохоор ер нь бол хөвд нөгөө. Тэг хамгийн олон клатч шидэлт хийсэн нь LeBron James тасархаа байгаас тий. 400-аар 500 да. Тэгсэн мөртлөө хувь нь болохоор average яг дундаж байгаа байхгүй. Тэгээ тэрний дараа Kobe хамгийн тэр доор юм байна харж байна. Аргач юм да одоо шидэгч биш юм да. Плей-офф тим юу гэм лээ. Энэ хараа Murray харда. Murray бас сайн байна. Наад тоглогч хувьтай шийдсэн. Наад тоглогч чинь ингээд харна плей-офф эхлэхээр бүр супер болчт юм аа.
Өөрөө бас л тэгжэл. Плей-офф сэтгэл зүйн өөр болдог. Ялчгүй сайн тоглох юм. Тэг улиралд болохоор ингэж өөрийгөө дайчилж хаж болтгүй юм бэ л үү жоохон ямар ч та. Ямар ч энэ цуврал 7 тоглолтод өрчвөл битийг анхаараа. Тийм л цуврал. Ер нь 7 тоглолт ч үзчихмээр. Тэгэх юм бол тэнийг ч гэсэн тийм. Тэгэх юм бол би хараа ер нь бол өнөөдөр Boston Celtics 1-3 босны дараа New York Knicks багийн авраг авах магадлал odds гэж ярьдаг шүү дээ. Таамаг 2 дугаар өрөнд ороод ирсэн байхгүй. 2 дугаар. Тэгээ би зүгээр ингэж харсан. За энэ үлж байгаа багуудаас би Индианыг дутуу үнэлэхгүй. Гэхдээ Нью-Йоркийг дутуу үнэлэхгүй. Гэхдээ одоо болж байгаа энэ цувралуудаас миний харж байгаагаар Denver Nuggets Oklahoma City Thunder-ын хоёрын одоо ялсан нь яг л Boston ингээд хэцүүдчлээ Tatum байхгүй гэж бодож. Энэ хоёр баг тийм учраас Boston ингээд авраг авах магадлал хамгийн өндөр байж байгаа. Улирлын турш хамгийн өндөр нь байж байгаа. Өнөөдөр энэ бүх магадлал Tatum-ийн гэмтэлтэй хамт ингээд уулмөргөө арилан одож байгаа учраас Oklahoma City Thunder Denver Nuggets хоёрын ялсан нь энэ жилийн NBA-г авраг болох гэдэг байна. Яг өнөөдрийн дараах нөхцөл байдлаар. Тэгэхээр энэ цуврал 7 тоглолтоор шийдэгдээсэй би өөртөө хүсэж байна. Хошоо авраг болох нь эсвэл NBA-гийн шинэ авраг төрөх нь гэдгийг л бид харах болох гэдэг нь шүү дээ. Minnesota би бол ер нь бол West-ээс хин гарна тэр нь авраг болно гэдэгт бол итгэсэн шүү дээ. Хоёр дахь геймийн дараа Boston Knicks хоёрын геймийн дараа Brian Windhorst гэсэн шүү дээ. Энэ айгу сони юм болж байна. 2-0 тийм Boston Celtics хожигдож байгаа. Тэгсэн мөртлөө энэ цовралт ялах багийн odds нь болохоор New York Knicks өссөн байна. Тэгсэн мөртлөө East-ийн авраг болох нь Boston хിവэрээ байгаа тийм. Казинонууд юу хэлгээ мэдгээ үлдсэн гэдэг. Тэгэхээр тийм л таамаглашгүй плей-офф боллоо шүү дээ. Үнэхээр цаашдаа болох бах. Тэгэхээр эн чинь юу гэхээр энэ жилийн плей-офф тийм л гоё юм. Тэгээд хамгаалт ирж байгааг харахад гоё юм. Уусаа энэ багууд товтлохоогоор биш хамгаалтаар хожиж байгааг харах нь. Би энэ талаар ч өөрийнхөө хуудсан дээр пост тавьсан. Яа гэх юм бол Oklahoma City Thunder хамгаалт аврагч гаргалаа. Warriors Minnesota хинэн сайн хамгаалж чадах вэ гэдгээ үзэж байна. Нөгөө талд Indianapolis, Cleveland Cavaliers, New York, Boston дан хамгаалтын тулаан болж. Ерөөсөө 120 оноо, 110 оноо авч тоглодог плей-оффын тоглолт биш байгаа. Тэгэхээр хамгаалтаас гэсэн юм ирж байгаа. Би хувьдаа бол үнэхээр баяртай байна. Тэгээд энэ дээр хамгаалт контактивтэйгаа уучраас нөгөө талаар гэмтэл бас их гараад байгаа ч байх л гэж бодож байна. Одоо тэгээд яалтай байлээ. Бүх тоглогч гэмтээд байгаа ш. Тэгээд гэмтэл одоо ингэж ачаал авж байгаа дээр нь таарад байгаа учраас энэ ачаалын менежментийг ер нь цаашдаа дасгалжуулагч нар их сайн их хэрэгтэй юм болоо гэж. За хоёулын яриа нэлээд сонжлаа. Гэтэ төгсгөлд нь нэг гой мэдээ өнөөдөр бас шуугуулад байна. Тэрний юу гэхээр эх жилээс эхлээд Америкийн нэгдсэн улсад ESPN, Amazon, Peacock, тэгээ NBC гэсэн дөрвөн телевиз NBA-гийн тоглолтуудыг шууд дамжуулж 4 хуваана. Тийм учраас одоо энэ зах зээл дээр байгаа тайлбарлагч, хөтлөгч, нэвтрүүлэгч, сурвалжлагч гэдэг ур чадруудын төлөө жинхэнэ өрсөлдөж байгаа шүү дээ. Мөнгө хайж байгаа шүү дээ. ESPN, TNT-гээс аль хэдийн Candace Parker, Grant Hill одоо юу гэдэг нөө Dwayne Wade, Udonis Haslem энэ сэтгүүлч сайн нөө ESPN-ийн сэтгүүлчийг чинь авцсан чинь юм блэ? Нөгөө эмхтэй сэтгүүлчин саяхан нэг ESPN-ээр сүүлчийн шууд дамжуулалтаа хийгээд дараагийн телевиз рүүгээ шилжчихдэг чинь. Тэг ингээд явж ин тэгсэн чинь эн чинь бол ур чадвар одоо нөгөө продакшны ур чадварын төлөх үн хайлт яваад шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр өрсөлдөгчгүй нэг хүн ороод ирсэн. Тэр хэм блэ? Өрсөлдөгч байхгүй тэр Michael Jordan гэдэг хүн. NBC-гийн юу одоо нэвтрүүлэг дээр special contributor гэсэн шүү. Тэр яг юу гэсэн юм? Нилээн онцгой зочноор онцгой оролцогчоор л орох юм шүү. Бүтэн жилийн турш. Тэгэхээр яг Стивен А. Смит өнөдөр тэгжээ. Ингээр болж энийг юу гэж бодож ийн гэдгсэн чинь яг хэр их оролцох юм гээл тэгжээ. Яг ингээл 100% оролцоод яг надтай ирдэгчгээ сакс ярих юм бол цаадахны чинь хидам эвгүй штэ зөндөө олон хүн үзэн штэ энэ чинь л гэж хэл. Тэгэхээр
Яа, яг одоохондоо бол яг юу хийх юм, яг хэрэг оролцох юм гэдэг нь мэддэггүй. Ямар ч байсан гэхдээ NBC-гээр гарч байгаа NBA-гийн тоглолтууд дондор бид нар Майкл Жорданы анализисыг бид нар үзэх тийм хувьтай хүмүүс байж гэж. Хэвээ үнэхээр энэ супер байхгүй. Майкл Жордан гэж хэвлэл мэдээллийн өмнө ил байдаг хүн шүү дээ. Тэгэхэд бүр ингээд телевизийн шинжээчээр ороод ирнэ гэдэг бол энийг юу гэж одоо юу гэдгийг тайлбарлах юм даа. Бүр үгээр хэлэх аргагүй. Майкл Жордан чинь би яг ингэж үзэх. Майкл Жордан тэмийг юу гэж бодд юм бол гэж их жил сонсгондоо гэсэн ч одоо тэгээд энэ гимтлийн мэдээлэлээс болоод яах гээд байна. And Майкл Жордан юу гэж хэлэх бол гэл Америк дээр үзэн шүү дээ. Энд чинь Америкт л гарч байгаа сууг юм чи Америк дээр л үзнэ. Энийг би болохоор ингэж хоёр тайлж Майкл Жордан ер нь яагаад энэ телевизийн зах зээл рүү ингэж орж ирж байгаа? Яагаад юу телевизийн шинжээж special contributor мэтэр вэ гэд би бодсон чинь хоёр шалтгаан л байгаа. Нэгдүгээр хүнд эзэж мөнгө илүүддэг байхгүй. Хэдэн тэр бумтай байсан ч $100 илүүдэхгүй, $10 илүүдэхгүй. Нэгдүгээр мөнгө өгж болно. Гэхдээ хамгийн том шалтгаан нь эх жил миний харж байгаа. Эх жил LeBron-ы үтэлтийн жил байхгүй. Тэгэхээр Майкл Жордан бол хизээч юу гэдэг нөгөө Аллен Айверсон, Kobe Bryant тэднэртэй ингэж нөгөө энэ бол миний өрсөлдөгч гэж хардаг. Тэр бол миний дүүнэр ингээд ах дүү шиг байдаг мэдэг гэж ярьдаг мөртлөө хизээч LeBron дэр тэгж ярьдаггүй шүү дээ. Тэгэхээр эх жил нөгөө LeBron ингээд хамгийн тод гэрлээ цацруулаад зодог тайлах үед нь Майкл Жордан тэр гэрлийг нь өөр дээрээ татах зорилгоор ингэж орж ирж байгаа болов л гэж би бас харсан. Ийм байх боломжтой үгүйсэхгүй. Бас л том эготой хүн шүү дээ. Ийм шүү дээ. Юу яа. Эготой хүн шүү дээ. Тэр амар том эготой учраас тэр Last Dance гэдэг кинон дээр Азия Томстой байсан харилцаагаа бүр дуусгайцсан юм байна шүү дээ. Тийш. Энэ боломжтой тийм. Магадгүй. Юу тийм бодсон байж магадгүй тэр бол үгүйсэхгүй. Гүг. Тэрнээс Майкл Жордан мөнгө хэрэгтэй. За 10 сая байсан чи come on Майкл Жордан тийм Жордан брендийн борлуулалт дээр зүгээр унтаа босоод эсвэл унгаад босоод ирэх хооронд нь хэдэн сая доллар орж байгаа шүү дээ. Тэгж яхад мөнгө чухал биш байх боломжтой байхгүй. Харин эго гэрэл тусах тэр тайз хэрэгтэй байж магадгүй тэр тайзыг зөв тоож гисэн ч гэж магадгүй. Мэдээж энэ контентын төлөө хөрсөлттэй л дээ. Гэтэ хүн болгон Майкл Жорданыг шинжээчээр авчиж суулгая гэж бодно зү. Тэгээд харалтаа. Майкл Жордан гэдэг хүн чи ерөөсө тэр хүн чи хэлсэн шүү дээ. Ямар ч медиа тийм ойрхон байдаг хүн биш байхгүй. Тэр хүн ингэж орж ирнэ гэдэг чинь бол энэ бол бүр амар том сенсац болж байгаа байхгүй. Амар том шалтгаан байгаа зүс. Амар том шалтгаан. Хэвлэлээс айлуулах зүгтэж хол байдаг хүн чи ингэж камерын өмнө суугаар орж ирнэ гэж амар том шалтгаан. Тэгэхээр энэ амар том шалтгаан мөнгө биш гэдэг нь ойлгомжтой байх гэж би өвдө бодоод байгаа. Мэдээж мөнгө их мөнгө өгж байгаа. Тэгээ ямар шалтгаантай байсан бид нар Майкл Жорданыг дахиад харна гэдэг чинь энэ бол хувь тавилан юу лээ? Хувь зохиол واخгүй. Маш сайхан зүйл واخгүй. Тэгэхээр дараа жил бол одоо телевизийн продакшны хувьд бол тэгэхээр гайхалтай шийдэл авах болов гэж бодож байна. Яа, тэгтээ Майкл Жордан суугаад LeBron-ы талаар юу гэж ярих бол? Ваа. Би LeBron-ы оронд байсан бол ингэнэ гэж ярьж цааш. Сонирхолтой юм бол эх жилиг бүр тэсийн ядаа хэлж байна. Гэтэ миний зүгээр энэ бодсон таамаг зөв бахаа л гэж боддог. Майкл Жордан, LeBron James-ийн үтэлтийн үлрэлийг гэрлийг багасгахаар өөр дөрөө тусахаар орж иж байгаа хаа гэж. Gamepoint podcast-ийн энэ дугаарыг түрүү дөндөрлж ийн Элиотоос Од Сан Францискогоос ялалтаа бүхэндээ хамт байлаа. Биднийг дэмжиж бидэндээ хамт дүргэлж байхыг хүсэж байгаа subscribe дараараа энэ бидэнд их чухал шүү гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаараар иргэ уулзлаа. Баяр таа.